Сурч боловсрох нь хүнийг хүсэл мөрөөдөлтэй, итгэл тэмүүлэлтэй, амьдралын сайн сайхан руу тэмүүлэх хүсэл зориг төрүүлдэг гэж судлаач нар үздэг. Тэгхийн бол бид нар одоо төдийгүй ирээдүйд ч өөрсдийнхөө эрхэмлэн андигнах үнэт зүйлс юу юм бэ? Түүнийг бид нар хэрхэн бэхжүүлэх вэ? Цаашаа дараа үедээ хэрхэн дамжуулах вэ гэдгийг хоорондоо хэлэлцэж ярилцах, өөрсдийн туршлагыг хуваалцахаар 12 сарын 7-ны өдөр хүний эрхийн боловсролын симпозиумыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Та 10 жилийн сургуульд сурдаг, оюутан залуус ажил хөрөл эрхэлдэг, хууль хяналтын байгууллагад ажилладаг, эрүүл мэнд, нийгмийн ажил, хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг гэдгээс үл хамааран өөрийн үнэт зүйлээ бэхжүүлэх, цаашаа дараагийн үедээ бид нар юуг дамжуулах вэ гэдгийг танин мэдэх, цаашдаа бусдаагаа хэрхэн хамтрах вэ гэдгийг тодорхойлох, бусдын хийсэн туршлагаас өөрийн хүрээнд нэвтрүүлэх, олж авах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг илэрхийлж байгаа бол энэ баасан гараг зохион байгуулах хүний эрхийн боловсролын симпозиумд оролцохыг урьж байна.